Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр 2002 онд нээлттэй хийсэн Spider-Man киног танилцуулъя. Мангасан ам руу өөр өгөөгээд орчихдаг манай Питер хүү ангиараа лабораторитой танилцж явснаа. Байсан хаягдсан хайр цагнаас оргож амьдсан нэгэн генетикийн өөрчлөлттэй аалзанд гартаа хаз олчихнаа. Гэртээ ирээд бараг л коронавирус тулсан юм шиг л халуураал унаж цусаад өглөө сэртэл яана хараа бараг 20-20 болоод би нь яг л фитнес тренер шиг хөгжчихсэн байхын тэрэ. Яг энэ үед Оскорпийн босс Норман Осборн гэгч баян өвөө армийн гэрээгээ алдахгүй тулд би өөрөө туршилтуулна гэд нэг ногоон хий үнэрлэж галзуураад за баг манайхан шиг нөгөө газ мад үнэрлээд байгаа мó хайшаа юм. Туслахаа унгаж нисдэг шүүр шиг юм унаад гараа тавьчихлаа. Питер сургууль дээр очиод гарнаас нь шүлс ялгараад хан дээр ялаа шиг авираад байгаагаа мэдэрнэ. Сургуулийн атман Флэш Томпсон түүн рүү дайрахад Питер түүнээс Матрикс шиг л болтон шүү дээ. Бултаж байгаад л ганц цохил дээр коридорын эцэс рүү шийдчихнэ. Энийг нь сонссон Бен аав нь Питерт "Миний хөө, асар том хүч чадалтай, асар том хариуцлага дагалддаг юм шүү" гэж ухаан сойрхноо. Гэвч манай хүү Краш Мэри Джейнд баавархаж машин авахын тулд даалт рестлингийн тэмцээнд орж нэг бүдүүн бүхтээ 3 минут зодолно. Бараг л үхэгсэхээ үзэж ялцхаад байхад зохион байгуулагч нь "Маа $100 чаашаа зайл" гэдэг байгаа. Яг энэ үед нэг дээрэмчин мөнгийг нь хулгайлж зогтноо. Питер гомдсондоо "Миний асуудал биш ээ" гэд явуулчих. Гэтэл өнөөх дээрэмчин гадаа гараад Бен аавыг нь буудаад машинтай зогтчихдаг байна шүү. Хэрээний хоол гэжт. Питер уурандаа дээрэмчин хөөж очоод хартал өөрийнх нь явуулчихсан өнөөх гар байж таарна. Дээрэмчин айсантаа цонхоор унаад өнкрөөд үхээд өглөө. Үүнийг харсан Питер насан туршийн харамсалтайгаа үлдэнэ. Сургуулаа төгссөний дараа Питер хүн аалж хувцас өмсөд хотыг хамгаалж эхэлнэ. Ажилд орох гээд Дейли Багл сонины шар өгзөр өвгөн Джеймсэнд хүн аалзын 6 шахаж хитэн цаас олж хаасал хий. Энэ үед Оскорпийн удирдах зөвлөл Норман өвөө компаниас нь хөөх гэж байгааг мэдээд Нормны доторх ногоон гоблин сэрж фестивал дээр тэднийг үнс болгоно. Гоблин тэнд байсан Мэри Джейнийг унгаж алдгийн даваан дээр хүн аалзан нисэж ирээд аварчихна. Гоблин хүн аалзаа хоёулаа нийлж хотыг самарцгаая андуушка гэхэд манай хүү үгүй гэд гар дээрийн ялзрал аавна. Талархлын баярын өдөр Норман өвөө Питерийн гэрте пицца идэхээр ирээд Питерийн гар дээр их шарахыг харангуутаа сүүтээ зангам хүн аз чи байсан юм уу гэд ухаан алтан зүхтэн. Гоблин шууд Питерийн Мэй нагцыг эмнэлэгт хүргэхэд хүргэж Мэри Джейнийг болон хүүхдүүдээр дүүрэн богоныг хулгайлаад гүүрэн дээр авчирна. Гоблин Мэри Джейн үү эсвэл хүүхдүүд үү нэгийг нь сонго гэд хоёулангийн доош шидчихнэ. Гэвч хүн аалзаа пиццгийн хуулийг зөрчин хоёулангийн зэрэг амжиж аварна. Гоблин уурлаад хүн аалзыг хаягдсан барилгад аваачиж бараг занчиж 7 гэрүү хийгээд байгаа мó яагаад байгаа. Тэгснээл мангар хар юм чинь би Мэри Джейнийг чинь тамалж алнаа гэж амлалцснаар Питерийн уурыг хүргэж өөрөө зодуулж унана. Норман өвөө зал хэрэглэж арын суудлын нисдэг төхөөрөмжөө алсаас үдирдэж Питерийг араас нь шорлох гэж үзнэ. Яг бүхс рүүгээ шорлуулахын даваан дээр Питер аалсны зүм бэлгээрээ дээш үсрэхэд төхөөрөмж Норман өвөөг өөрийг нь сүлбэд хананд хатчихна. Эцсийн амьсгалаа баран байж "Үхүү дэмэн битгий хэлээрэй" гэж үү. Питер цогцыг нь гэрт авчирч тавихад хайрын хүн хараад хүн аалзыг "Аавыг минь алсан алуурчин" гэд өвшөө авахаар тан гаргална. Огтын хайрыг татсан Питер дээр Мэри Джейн ирээд "Би чамд сайн" гэж үнсэхэд манай Баатар "Бид зүгээр л найзууд" гэд Пэрэнт зонтож. Бен аавынхаа үгийг сансан Питер Паркер "Би хинбэ гэж үү? Би бол хүн аалз" гэж хэлснээр энэ кино төгслөө.